Орхон аймагт орон сууц нийтийн аж ахуйн салбарыг тодорхойлогч Эрдэнэт Тус дулаан төгөөх сүлжээ орон нутгийн өмчт хувьцаат компанид 320 гаруй ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. За орон сууцны айл өрхүүдийг ус дулаанаар тасралтгүй найдвартай хангаж ажилладаг тус хамт олон цар тахлын үед 24 цагаар тасралтгүй ажиллаж гарсан гэмтэл аваарыг цаг алдалгүй засварлаж айл өрх албан байгууллагуудыг найдвартай их усүрээр хангадаг юм а. Тус хамт олон өнөөдөр түүхт 45 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байна. Баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр Монгол улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсгэн байгуулагдсан 90 жилээ болж байгаа. За мөн дээрээс нь Эрдэнэт хотын 45 жил, Эрдэнэт Тус компани 45 жилээ давхар тохиож байгаа юм аа. Тэгээд энэ хүрээнд нийт ажилтан албан агчдаа болон үе үе ахмадуудаа чин сэтгэл халуун мэдлэгээ дэвшүүлье. Анх манай Эрдэнэт Тус компани маань эхлэл нь 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хорооны харьяа нийт аж ахуйн газар өргөө цагаан гээд 23 ажилтнтайгаар байгуулагдсан бол өнөөдөр 329 ажилтнтай 12 тусгай зөвшөөрлийн хүрээнд 13 мянган гэр айл өрх 1300 аж ахуйн нэгжтэй гэрээтэйгээр бид нар цахилгаан ус дулаан цэвэр бохиросоор үйлчлэгээ үзүүлээд явж байна. Ер нь энэ ковид сар тахал харамсалтайгаар гарсантай холбоотойгоор сүүлийн жилүүд бол одоо бидний үйл ажиллагаа хүртэл жоохон доголдох ийм маягтай болсон боловч засгийн газар маань одоо өнгөрсөн онд зоригтой шийдвэр гаргаж 214 тул гаргасантай холбоотойгоор айл их аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан ус дулааны төлбөрөөр даах болсонтой холбоотойгоор бидний үйл ажиллагаа нэлээд хэвийн байдалд орж ирсэн. Ер нь бол энэ сар тахал гараад ирэхэд зэрэг айл их байгууллага аж ахуйн нэгжээр явж одоо бичлэлт хийх нь бол маш хүндрэлтэй байдаг. Үүнд талбайтаа засгийн газрын татвар гарсантай холбоотойгоор бид нар бол энэ асуудал нэлээд хөнгөрсөн байж байгаа. За хоёрдугаар бид нар бас энэ юуны аппликейшн аятай юм зохион байгуулсан. Одоо энэ 7 хоногт бид ашиглалтанд оруулаад явчих юм бол хэрэглэгчтэй энэ аппликейшнийг түгээч чинь ингэснээр бидний хамтын ажиллагаа улам уян хатан болох байгаа. Тэгээ нөхцөл бүрдэж байгаа. Дээрээс нь бид бас энэ цахилгаан ус түгэх үйл ажиллагаанд бас автоматжуулалтыг нэлээд нэвтрүүлэхээр бол төлөвлөсөн. Одоо бол та бүхэн мэдж байгаа ухаалаг хотгууд ашиглалтанд орсон байна. Дээрээс нь одоо бид нар дулаан дамжуулах зэтбэрүүдээ бас ухаалаг тоног хөрөмжөөр хангахаар бол биднээс ажиллаж байна. Энэ дээр бид нар давтамж өмсгөөр насаас эднэргүй суйрлуулсан байж байгаа. Цаашлаа бид нар хүний гар бага оролцдог одоо автоматар яадаг тохиргонд хийхээр бол зорилт тавьсан ажиллаж байгаа. Эрдэнэт Тус дулаан төгөөх сүлжээ орон нутгийн өмч хувьцаат компани сүүлийн 5 жилд орлогоо 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. За ажилтнуудын дундад цалин 730 мянгаас 1 сая төгрөгт хүргэсэн төдийгүй эх 2022 онд Баяндар сумын Баян цагаан багийн нутаг дэвсгэрт ажилчдын орон сууцыг барихаар төлөвлөж байна. За түүнчлэн тус хамт олон сүүлийн жилүүдэд харьцангуй залуу боловсон хүчнэр игнийгээ тэлсээр байна. За энэхүү 2021 он бол одоо биднийг сорьсон маш хүнд цаг хугацааг даван туулж ажлынхаа хатан гарч одоо өнөөдөр та бүхэнтэйгээ баярын хурлаа хийгээд ингээд зогсож байгаадаа маш их баяртай байна. За 21 он цаг тахал дэлхийд даяар тусгасан манай байгууллагуудаа бид шуурхаагчдаа бид цаг тухайд нь бүрдүүлж энэ жил А, Б гэсэн одоо 3 ээлжээр ажиллаж үзлээ. Мөн гэрээсээ захимаар ажиллаж үзлээ. За нэг өдөр 20-30 хүний халдварын тохиолдол бүрдэгдэж хүн хүчний өвдөл дутагдал орж үзлээ. За мөн дээрээс нь одоо энэ жил бол томоохон хэмжээний аваар садлага шат гараахан гарчлаад одоо он гараад гарснаас хойш та бүхэн мэдж байгаа. Цагаан сарын шинийг нэгний өглөөхэд өглөөний 6 цаг гэр оролтын өдөртөөс станц дээр аваар гараад шинийг нэгнийхээ өглөө бид ээж аавдаа очиж зодгож чадахгүйгээр аваараа устгах гад бүл бүтэн 30 цаг тасардаггүй ажиллаад шиний хоёрныхаа өглөө бүгдээр очиж зодгосон байна. Энэ мэдчихсэн аваар саадлууд ихлээд шат дараалал ихлээд явсан. За мөн гадны байгууллагын хариуцлагагүй буруутай үйлдэлээс шалтгаалаад цэвэр усны шугамыг манд хэмтээлээ, бохор усны шугамыг манд хэмтээлээ. Өндрийн 6 кг-ийн шугам хүчээр дээр ялангуяа маш энд тэмдгүү гэмтэл гарлаа. За тэгээд энэ асуудал болгоныг
За манай албаны дарга нар, инженер техникийн ажилчид нар зохион байгуулалтын арга хэмжээд цаг тухайд нь шуурхай авч ажилчид та бүхэнтэйгээ нээж аваар саадлыг, асуудлыг цаг тухай бүгд нь устгаад одоо ингээд хэвийн байдлаа бид Эрдэнэт хотыг ус дулаан цахилгаанаар хангаад байж байна. Энд маш их баярлж байгаа шүү. За баярлалаа. За одоо би энэ байгууллагад Эрдэнэт тус дулаан төгсөлж хувьцат компанид ирээд Монгол Улсын их сургууль төгсөөд эдийн засгийн анги төгсөөд ирээд одоо 43 жил болж байна өнөөдөр. Тэгээд одоо өнөөдөр нийтийн аж ахуйн салбар үүсч өгцсөний Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсч өгсөний 90 жил Эрдэнэт тус дулаан төгсөлж хувьцат компани үүсч өгцсөний 45 жилийн манай хамт олон бахархалтайгаар сайхан тэмдэглэж байна. Энэ одоо баярын өдрийг тохиолдуулан нийт ажиллагчдаа болон ажиллагчдынхаа гэр бүл үр хүүхд төрөл төрөсөд нь баярын мэнд хүргэж мэдчилье. За би одоо энэ байгууллагад ажилласнараа үнэхээр бахархаж байдаг. Энэ байгууллага бол манай Эрдэнэт хотын нийт хэрэглэгчид аж ахуйн нэгж байгууллагыг бол ус улаанаар хангаж, усаар нь хангаж ингэж явдаг. Тэгээ үнэхээр одоо манай хамт олонны хийж байгаа хөдөлмөр бол энэ Эрдэнэт хотын хөдөлмөрчдийн хувьд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд зүрхэн тархин болсон ийм байгууллага. Энэ байгууллагад ажиллаж байгаараа үнэхээр бахархаж байдаг да. За Монголын нийтийн аж ахуйн салбарт ажиллаж амьдарч байгаа бүх хамт олондоо нийтийн аж ахуйн салбарт ажиллагчдын баярын мэндийг хүргэе. Би өөрөө энэ Эрдэнэт тус дулаан төгсөлж хувьцат компаниас ажил амьдралынхаа гарааг хүүхэд 18 настай хүүхэд байгаасаа эхэлсэн. Одоо би 32 жил тасралтгүй энэ компанид ажиллаж байна. За шантрах, зовох, ер нь ажилласаа гарыг гэж бодох үе одоо зөндөө тохиолдож байсан. Гэхдээ одоо манай ажлын хамгийн гол онцлог нь ард иргэдийн аятай тухтай байлгах, Эрдэнэт хотынхоо ард иргэдийг ундны уустай, цэвэр уустай, тогтой, цахилгаантай, дулаан байлгахын төлөө одоо 31 жил одоо би тасралтгүй хөдөлмөрлсөн байна л да. Ингээд нийт Эрдэнэт хотынхаа ард иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээ байгууллага үүсгэж өгсөн 90 жилийн мөн Эрдэнэт хотод нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар Эрдэнэт тус дулаан төгсөлж хувьцат компани маань байгуулагдсны 45 жилийн халуун баярыг та бүхэндээ хүргэе. Ингээд Эрдэнэт хотынхаа ард иргэдийн төлөө гэсэн Эрдэнэт тусын маань ажилчдын үйлс үргэлж өөдөө дэшээ дэлгэрж байх болтугай гэсэн өрөөдийг та бүхэндээ дамжуулан өгсөе. За би энэ байгууллагад нэг 11 жил ажиллаж байна да. Жолооч мэргэжилтэй. Эрдэнэт тус дулаан төгсөлж компани хамт олондоо 45 жилийн баярын мэнд хүргье. 2008 оноос эхэлж үйлчлэгчээр ажиллаж байгаа. Манай хамт олон Эрдэнэт хотын ус дулаан иргэдийн тав тухтай амьдралыг одоо тав тухтай байлгахын тулд маш их хичээж ажилладаг хамт олон байгаа. Тэгээд тус байгууллагт би одоо 13-4 жил ажиллаж байгаа маш их баяртай байна. Миний аз жаргал амьдралд болж байгаа бүх зүйлд түшиг тулгуур болж явдаг хамт олондоо би маш их баярлж байна. Орхон аймаг Эрдэнэт хотын 60 мянга орчим хэрэглэгч айл өрх албан байгууллагуудыг найдвартай ус дулаанаар хангаж ажилладаг орон сууцны ажилчдаа түүх 45 жилийн баярын мэндийг хүргэе. Бүгднгээр нь